За агуулгын дүрэн байна. За агуулгад орлого авч дуусаад за баталгаажуулсан болов за нэгтлэн бодогч байна. За GR-нд за баталгаажаагүй одоо худалдаа авалтын захиалгууд гэдэг байгаа. За ийшээ орж болвол одоо үүнийг бол ингээд одоо энэ төвчн дээр дарж хүлээж авна. За ингээд энэ за хүлээж авсан бол одоо нэг иймэрхүү маркеттэй бол харагдана. За ингэж авсан бол нэгтлэн бодогч байна. За санхүүгийнхаа одоо системийг за нийлүүлэгчийн нэхэмжлэл одоо бүртгэх гэдэг дээр бол дараад өгнө. За энэ дээр бодвол нийлүүлэгчээ сонгоно. За сонгоод за нийлүүлэгчийн бүртгэхийн дугаараа оруулаад за энэ дээр одоо за тоос 1500 ширхэг, за пилта за 500 ширхэг, хобой 500 ширхэг гээд одоо нэмээд өгнө. За ингээд нэхэмжлэлийг бүртгэж. За нэхэмжлэлийг бүртгэсэн бол за нэхэмжлэлтэй холбоотой за журналын бичлэгийг бол ингээд харчихна. За нэхэмжлэлтэй холбоотой төлбөр төлөлтийг за одоо оруулъя. За хиндий за зэтэл сэрэн дөрчид за аль данснаас за голомт баг гэдэг данснаас за бүгднгийн за 14 сая 910 мянган төгрөгийг за энэ дээр одоо төлөвч гэх юм одоо бичээд за ингээд төлбөрийг бүртгэх. За ингээд төлбөрийн шилжүүлгийг болохоор за хэвлэж болж гин шилжүүлэхийг мэйлээр илгээж болж гин. За төлбөрийн шилжүүлгийг үзье хэвлээ. За ингэж байна. Гэсэн бол бид нэр за банк одоо ерөнхий дэвтрийн за банкны тохируулал руу ороод за голомт гадуур бүхэн даснаас за энд за 14 сая 910 мянган төгрөг за нийлүүлэгчийн төлбөр гэдэг. За дугаар 7. За нийлүүлэгчид төлсөн төлбөр бол одоо ингээд чинь за хараад шалгаж байна. За нэгтлэн маань иймэрхүү маркаар төлбөр бүртгэнэ. За анхаарлаа бисэдлээ.